Сайн байцгаана уу. За, энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За, тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд Olive Young болон Sephora-гаас би яаж захиалга хийдэг гэдгээ тайлбарлаад, заагаад өгөх болно. За, ерөнхийдөө бол Olive Young-оос ч тэр Sephora-гаас ч тэр захиалга хийхэд ер нь бол айгүй амархан, хүн хийж чадхааргүй ч юм уу тийм зүйл ерөөсөө байдаггүй. Хамгийн гол нь Olive Young дээр за өөрийнхөө яг ингээ амьдарч байгаа газраа зөв оруулаад zip кодоо зөв оруулчих юм бол бусдаар бол тийм хэцүү юм одоо хүн хийж чадхааргүй, хүн давж дааж чадхааргүй тийм зүйл огт байхгүй. За тэгээд Olive Young-оос ч юм уу одоо ингээ Sephora-гаас өөрөө ингээ захиалга хийх нь юугаараа давуу талтай вэ гэхлээр мэдээж одоо хин нэгнийг гоохгүйгээр тэг хин нэгний заавал тусламжийг хүсгүйгээр өөрөө захиалаа сурчих юм бол юу нэг амар байгаад идэг. Тэг хамгийн гол нь баталгаатай газраас авч ийн гэдгээрээ бас нэг одоо том давуу тал байгаад байгаа. Ялангуяа Olive Young бол одоо заавал нэг одоо 3, 6, 9, 12 саруудад гэлгүүгээр байнгын одоо жилийн 4 улиралд ингээд хямдралтай байгаад идэг. За тэгээ тэр хямдрал нь болохоор одоо брэндүүд ээлжлээд ямар брэнд дээр ямар одоо кампайн зохион байгуулагдаж байна. Яг тэрнийхээ дагуу ингээд бүх брэндүүд нь ээлж дарааллаараа хямдралтай яваад идэг. Тэгэхээр хямдралын үеэр одоо өөрийнхөө хэрэгэлдэг зүйлүүдийг нөөцлөд авчих юм бол бас айгүй зүгээр байгаад идэг. За тэрнээс гадна саяхан хэлсэн шиг одоо улирлын хамгийн том хямдралуудаар та бүхэн өөрийнхөө одоо 3 сар ч юм уу эсвэл 6 сар хэрэглэх гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ бас нөөцлөд авчгаад айгүй бас хэмнэлттэй байгаад идэг. За тэгээд Olive Young Global гэдэг аппликейшн дээрээс хэдүүлээ яаж захиалга хийхийг сурах гээд байгаа шүү дээ. За тэгээд тухайн аппликейшн маань $60-аас дээш бол бараг дэлхийн бүх улс орон даяар хүргэлт нь бол үнэгүй байгаад байдаг. Тухайн хүргэлтийг Монголд авсны дараа та Монгол шууданд бол нэмэлт төлбөр энэ төр төлөх шаардлагагүйгээр гар дээрээ хүлээж авах боломжтой байдаг гэсэн. Тэгэхээр хэрвээ таны захиалга $60 арай хүрэхгүй энэ төр байгаа бол одоо 1-2 хон бүтээгдэхүүн энэ төр авахар байгаа бол одоо найзтайгаа ч юм уу эсвэл одоо гэр бүлийн бусад гишүүн, ээжтэйгээ, эхчтэйгээ гэх мэтчлэн хамт нийлж байгаа. Тэгээ $60-аас дээш бүтээгдэхүүн захиалах юм бол яг түрүүний хэлсэн шиг ямар ч одоо нэмэлт төлбөргүйгээр өөр дээрээ одоо хаяг дээрээ ингээ хүлээгээд авах нэ. За тэгэхээр хэдүүлээ одоо захиалга хийх заавар хэсэг рүү хамтдаа орцгоё. За тэгэхээр эхлээд хэдүүлээ App Store дээрээс Olive Young Global гэсэн аппликейшнийг татаж авах хэрэгтэй. За татаж авчаад дараад нь бүртгүүлэх гэсэн хэсэг гарч ирнэ. Бүртгүүлж авах үеэрээ та нар төрсөн өдөр он сараа бас оруулах юм бол төрсөн өдрийн урамшуулал бас авч болдсон билээ. Хэрвээ та анх удаага одоо бүртгүүлж орж байгаа бол хэд хэд урамшууллын купонууд харагдана. Тэр болгоныг нь download дээр нь дараад авахыг бодоорой. За эхний нүүр хуудсан дээр байгаа Best гэсэн зэсийг сонгохоор Olive Young дээр худалдаалагдж байгаа Best Seller 100 бүтээгдэхүүнүүд дараалалаараа гараад ирдэг. Энэ нь болохоор байнга солигдоод үзэхэд бас айгүй урамтай байгаад идэг. Тэгээд энэ Best гэснийх нь дотор нь одоо mask ч юм уу, pad ч юм уу, mist ч юм уу гэх мэтчлэн ингээд англиар нас аль бүтээгдэхүүн Best Seller байна гэдгийг ч гэсэн харж болт юм билэ. Тэрнээс гадна яг меню хэсгийг дарахаар яг ямар бүтээгдэхүүн төлөхөө сонирхож байгаа гэдэг нь ч гэсэн айгүй сонголтоор айгүй тийм тодорхой гараад ирнэ. Та нүүрний тос сонирхож гин үү? За mask сонирхож гин үү? Үс арчилгааны бүтээгдэхүүн үү? Бие арчилгааны бүтээгдэхүүн үү гэх мэтчлэн бүх зүйл нь айгүй ойлгомжтой байдаг. За дараагийнх нь болохоор new гэсэн зэс байгаа. За энэ нь болохоор шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүнүүдийг жагсаагаад бас шинэ кампайн энтер зарлагтахаараа эндээ оруулчт юм билэ. За тэгээ мэдээж sale гэсэн зэсэн дээр дарахаар хямдрал зарласан hot deal-үүд нь гараад ирдэг. За энэ зэс бол дандаа бэж идэг. Ер нь ингээд Olive Young их баг гэлтгүү байнга хямдрал зарласан бүтээгдэхүүнүүд байж идэг болохоор үндсэн үнээр нь авалгүйгээр төр хүлээж агаарэ гэж зөвлөмөр байна. За энэ sale гэсэн хэсэгт бүр 70% хүртэл хямдралтай бүтээгдэхүүнүүд энгийн үед ч гэсэн байж идэг. Тэгэхээр энэ хэсгийг анзаарч хахад ер нь бол гэмгүй. Дараагийн K-pop гэсэн зэсэд болохоор хамтлаг дуучдын альбом. За тэгээд events гэсэн хэсэг дээр болохоор төрсөн өдрийн point, application татаж суулгасны point, notification хэрвээ on болгочих юм бол бас $15 хөнгөлөх, review бичих юм бол $5 off, referral program гэхээрээ өөрийнхөө Olive Young-ийн аккаунтаараа өөр хүмүүсийг урих юм бол гэр бүл найз нөхдөө одоо шинээр ингээд элсүүлэх юм бол 5%, 10% хөнгөлөлт идэх гэх мэтчлэн маш олон хөнгөлөлтийн боломжууд бас байж байгаа. За тэгээ search хэсэг дээр та бүхэн өөрсдийн авмаар байгаа бүтээгдэхүүнийг оруулаад брендийн нэр, за эсвэл бүтээгдэхүүнийх нь нэрийг оруулахаар одоо гараад ирдэг. Сонгосон бүтээгдэхүүнээ бүгдийг нь сагсалж дуусчаад $60-аас дээш байх юм бол хүргэлт нь үнэгүй байдаг. За тэгээ доош нь гүйлгээд бүтээгдэхүүний үн болон хямдарсан задаргааг тэр чигт нь харж болдог. Доод талд нь promo code гэсэн хэсэг харагдана. За тэрэн дээр нь Aruka 88 гэдээ оруулах юм бол нэмээд 5% хямдарч байгаа. Тэгээ зарим үед болохоор 7% бас 9% хүртэл хямдраад илээ. За дараад нь болохоор proceed to check out гэдгийг нь дарахаар хаяг оруулах хэсэг гараад ирнэ. За тэрэн дээр нь өөрийнхөө нэр, овог, хаяг хэсэг дээр нь болохоор дүүрэг, хороо, хотхон байр, тоот,
За hot state гэдэг дээр нь болохоор бас л Улаанбаатарыг оруулцдаг. За өөр аймаг бол тэрийг state гэдэг дээр нь оруулаарай. Хамгийн доор zip code гэсэн тийм хэсэг байгаад байгаа. За энэн дээр болохоор 5 оронтой тийм дугаарыг оруулдаг. За өөрийн оршин сууж байгаа хаягийн zip code хэрвээ мэдэхгүй байгаа бол Google Maps руугаа оронгууд яг өөрийн чинь байгаа хаягийг угаасаа тэр чихэн ингээ зааж байгаа. Тэгээд хамгийн арын хэсэгт бичигдсэн тоон болохоор таны оруулах zip code гэсэн үг. Яг энэ улаанаар дугуулсан байгаа 5 оронтой тоогоо хаягны хамгийн доотлын zip code гэсэн хэсэгт оруулаад өгчхөөр таны хүргэлт эрэхтэй гэртээ чи хамгийн ойр байдаг Монгол шууд ингээд салбарт ирнэ гэсэн үг. Тэгэхээр zip code гэдэг нь их чухал байх нэ. За тэгээ хамгийн сүүлийн үйлдэл нь болохоор төлбөр төлөх хэсэг байгаа. PayPal, Apple Pay, Credit Card бас Union Pay гэдэг янз бүрийн аргаар төлөх боломжтой. Надад бол Apple Pay-ээр төлөх нь хамгийн амар байгаад байдаг. За ингээд үндсэндээ маш хэлбэр аргаар баталгаатай газраас гоо сайхны бүтээгдэхүүнээ захиалаад өөр дээрээ авчих боломжтой. Хүнээр захиалуулахгүй өөрөө ингээд юмаа сонгоод нэмэлт ямар нэг үйлчилгээний хөл центр гэж угаасаа байхгүй штэ. Ингээ авчхаар уг нь бол маш амар санагддаг. За Монгол шуудан дээр ирсний дараа утасны дугаарлуу чинь залгаад ирж авах уу, за эсвэл хөргүүлэх үү гэдээ асууна. Би болохоор дандаа хөргүүлээд авчдаг. За хөргөлтийн төлбөр гэж Монгол шуудангаас ерөөсөө нэмж авдгүй юм билээ. За одоо харин та бүхэнд Sephora-гаас би яаж захиалах хийдэг аргаа хэлж өгье. За энэ нь бол Olive Young-оос илүү бүр амархан юм билээ. За Safari дээрээ USA Shop гэж ороод хайлт хэсгийн эхэн дээр дарахаар Sephora гэсэн сонголт гараад ирнэ. За тэгээ авах гэж байгаа бүтээгдэхүүнээ бичиж оруулахаар доллараар биш ингээд төгрөгөөр хөрвүүлсэн байдлаар мөнгөнд дүн бол гараад ирт юм билээ. За тэгээ сонголтоо хийж сагсалж чаад дараа нь хөргөлтөөр авах уу, Skybox-оос авах уу гэсэн сонголтууд гарч ирдэг. За энэ USA Shop болохоор тээврийн зардал гэж тооцож авдаг юм билээ. Тэгээ бас үйлчилгээний хөлсгээд жижигхэн юм гой сайхны бүтээгдэхүүн авахад 7-8 мянган төгрөг хүсрээл нэмэгдэжсэн. Бусдаар бол бараан дээр татвар энэ нэмэгдэхгүй гэсэн байсан. Нэх их жинтэй бараа авахгүй байх юм бол тээврийн зардал нь дажгүй гарч исэн. За жинтэй юм захиалах юм бол тээвэр нь агаараар ирэхтэй талиж магадгүй гэж би бол ботсон. Гэхдээ одоогоор бол би хүн даврын юм захиалж бол үзээгүй. За тэгээд Америк дотроо эдгээр захиалгыг нь хийчээд агуулгах дээр нь бараа ирснээс 7 хоногийн дотор Монгол руу ирчтэй юм билээ. Ер нь бол бодчихснаас илүү хурдан ирсэн. Эднийхаар дамжуулж нэлээ хэдэн удаа захиалга хийж үзсэн. Ер нь ингээд 10 хоногтой багтаад иржсэн. Бас Amazon дээрээс захиалга хийж болдог болохоор яг ингээ ухаад үзэх юм бол сонголт бол айгүй их байд юм билээ. Зүгээр миний бодсон давуу тал нь юу байсан гэхээр төгрөгөөр төлбөр нь гараад ирдэг. За тэгээд зээлээр бас авч болт юм шүү гэлээ. Store Pay энтер харагдчихсан. За хөргөлтийн хэлбэр нь агаараар бас далайн тээврээр гэж гарч ирдэг. Тэгэхээр овор ихтэй бараа авах юм бол хүмүүс газраар авчдаг байх. За би болохоор Монголд ирснийхэн дараа Skybox гээд GS25-т байдаг хайрцагнаас очиж авна гэдгийг нь сонгоод тэгээд гэрийн хамгийн ойр байдгаас эренгүүт нь очиод авчдаг. Захиалга баталгаажих үед за бараа ирэх үеэр бол ингээ утсан дээр мессеж ирээд мэдэгддэг нь айгүй амар санагдсан. За тэгээ миний хувьд Sephora-гаас бас Amazon-оос бол ийм байдлаар захиалаад гар дээр авчдаг айгүй амар байдаг. Та бүхэн өөр ямар аргаар захиалга хийдэг гэдгийг бусадтайгаа бас хуваалцах юм бол би баярлах болно. Ингээд ийм маягаар хувь хүнд ч юм уу ямар нэг газар нэмэлт төлбөр төлөхгүйгээр татваргүйгээр Америкаас за тэгээд Olive Young дээрээс яаж захиалга хийхийг та бүхэнд зааж өглөө. За ингээд энэ удаагийн дугаар та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна. Нэлээд бас би дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ. Бүртгүүлсний дараах купон код, за тэгээд төрсөн өдрийн урамшуулал гих мэтчлэн бүр янз бүрийн купон кодууд байдаг учраас тэр болгоныг нь та бүхэн дарж татаж авч байгаа. Тэгээд дараа нь захиалга хийх үедээ бас хямдралыг ашиглах боломжтой. За Olive Young дээрээс та бүхэн захиалга хийж байгаа бол Aruka 88 гэсэн купон кодоор байнгын хямдрал идэх боломжтой байдаг. Тэгэхээр захиалга хийхий чи яг өмнөхөн купон код гэсэн хэсэг гараад ирнэ. За тэр хэсэгтэр нь энэхүү кодыг оруулснаар нэмээд бас хямдрал эдэлж болох нэ. Өнөөдрийн дугаартай хамт байсан нийт үзэгчдэд баярлалаа. Энэ суваг дээрх бичлэгүүд маань яг тогтсон цаг хугацаанд ордоггүй учраас та бүхэн цаг алдалгүй дараагийн дугаарыг хүлээж авахыг хүсэх юм бол subscribe дараад хонхоо итгэвчүүлээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Ингээ дараагийн дугаараар эргээд уулзъя.